6 жилийн өмнө хүүхдээ гэртээ хараа сууж байхдаа би за ингээ 30 гарчлаа. Одоо ч сурна гэдэг өнгөрлөө. Ер нь надаас бусд нь л болоод байна. Би ер нь ямар ч зориггүй яаж ч амьдраад байгаа. Хүний нутагт ер нь юу ч хийгээд байгаа. Өөрийгөө ойлгохгүй. Гаццсан юунаас эхлэхээ мэдэхгүй, юу хийхээ мэдэхгүй. Тийм байдал хинт хандхаа мэдэхгүй тийм байдалтай байсан. Тэгээд тэр төрсний дараах сэтгэл готрол байсныг би мэдээгүй. Тэгж явж байгаад подкаст гэдэг зүйлтэй уулзраад подкаст сонсч эхэлсэн. Тэгсэн чи би яг юу хийхээ мэдэхгүйсэн. Подкаст сонсоод явуулсан. Айгүй олон сар онлайн подкаст гэл янз бүрийн подкастууд сонсоод сайн гэсэн хүмүүсийг ховины хөгжил ярьдаг, хэлдэг тийм хүмүүсийг дагаал сонсоод нэлээд олон сар явсан. Юу их ерөөсөө яг хаанаас нь эхлэхээ хэнийг нь дагахаа ерөөсөө мэдэхгүйсэн. Тэгж явж хагаад тухайн үед нэг Монголоос нэг жижиг сургалт энэ төр аваад тэгэл ер нь ингээл янз бүрийн сургалтуудад жижиг том янз бүрийн сургалтууд ингээл аваад гадны дотны сургалт авч явсараад үдээд ингээд 6 жилийн нүр үсцэн байна. 6 жил болсон байна. Тухайн үедээ хэрвээ надад ингээд эхний алхам нь тийм ингээ маш энгийн ойлгомжтой тийм аргуудыг ингээд нэгтгэсэн тийм ой сургалт байсан бол би тэр олон эдрээтэй ядаргаатай тэр олон зүйлийг хийж явахгүй эсвэл ингэж учраа олохгүй тэгж төөрөхгүй олон хүн дагаж өсчихгүй байх байсан баг гэж бодоод 6 жилийн өмнөх өөртөө тэр шаналтай, зовоортой байсан хаанаас эхлэхээ мэдгүй төөрцөн, гаццсан байсан өөртөө зориулаад 12 хоногийн өөрийгөө эдгэх энэ гаццсан байдлаас гарах ингээ эхний алхмуудыг хамгийн энгийн ингээ хийхэд амархан яг одоо босоод ингээ хийж болох аргуудыг нэгтгээд сургалт гаргасан байна. Дотоод сэрэлт гэдэг нэртэй. Тэг яг 6 жилийн өмнө надад яг ийм сургалт байсан бол гэж бодож энэ сургалтыг бүтээсэн. Тэгээд маш олон ээжүүдэд эмэгтэйчүүдэд тослоно гэж итгэж зүрх сэтгэлээсээ хичээж хийлээ. Тэгээд зарлж байгаад үнэхээр баяртай байна. Бас ингээд итгэж өгөхгүй байна. Тэгээд над руу бас айгүй олон ээжүүд сургалт байгаа юу? Би ингээд ойрхон төрсөн гэртээ суудаг, хаанаас эхлэхээ юу хийхээ мэдэхгүй байна. Ингээд амьдралын баг утга учирыг хаагаад ингээд өөрийгөө юу хийгээд яваад байгааг ойлгохгүй байна. Надад яг ийм тусламж хэрэгтэй байна гэсэн ээжүүд над руу айгүй олон мессеж чичижсэн. Тэгээд тэр ээжүүдтэй зориулаад олон бас эмэгтэйчүүд ээж чихгүй олон эмэгтэйчүүдтэй хаанаас эхлэхээ юу эхлэхээ яаж эхний алхам юу хийхээ мэдэхгүй байгаа. Тэр олон хүмүүс зориулаад 12 хоногийн сургалтаа утгагүй дэлгэн барих гэж байна. Тухайн үед миний тэр одоо дагаж явж исэн тэр олон арга техникүүд үнэхээр ядаргаатай байсан. Ингээ зарим нь ингээ дундаас нь хаяад эсвэл ингээ бүр залхмаар урт удаан тэгэл нэг олон хийх юмтай тийм байдгсан. Харин миний би энэ сургалтаа болохоор хамгийн энгийн бүр ингээд одоо ингээд энэ амьдралын асуудлууд стресс депрессэндээ дарагдчихад ахт нахиж урт сунжирсан тийм ядраас нь залхаас нь дасгал одоо сургалтаар дарахгүй тулд хамгийн энгийн байж болохоор бүр яг ингээд яг энэ гацсан байдлаасаа яаж хурдан гарах вэ гэдэг тэрийг хамгийн энгийн хялбараар бодож 12 хоногийн энэ сургалтыг бүтээсэн байгаа. Тэгэхээр 5 сарын 27-наас эхлээд миний сургалт албан ёсоор нэгдэн албан ёсоор хүрэгдэж эхэлнэ. Тэгээд энийг та бүхэндээ ингээ хүргэж байгаад үнэхээр их баяртай байна. Бүр ингээд итгэж өгөхгүй сүүлийн хэдэн сар бодож төлөвлөж нааргүй ханаж үнэхээр ингээд тогтолж шат жаргалтайгаар заримдаа ингээд эргэлзэж болмоор шантармаар үедээ бүгдийг давж гараад одоо энэ ингээд зүйлийг энэ ингээд болчлоо гэд ингээд зарлж байгаадаа ингээд бүр өөртөө ч итгэхгүй байна. Тэгээд та нар мань хамт агаарай. Дараагийн мэдээлэлд удахгүй ороод явна. Тэгээд удахгүй болцгоё. Love you.